Амин үргэлжлэл. Миний анхны уран бүтээл бол Батмөнхийн Баццгийн шүлэг. За Жансан Самбаахан маань хөгжим, амин үргэлжлэл гэдэг маш сайхан уран бүтээл байдаг. Тэгээд энэ дуу төрсөн түүх бол Баццэг эгч маань бол миний ер нь бол үеэлэгч. Тэгээд үеэлэгчтэйгээ хамтарч агаад битээр ярилцж агаад их сайхан аав ээжийн маш сайхан аав ээжийн үргэлжлэл болсон үр хөвгт нь бид нар билээ. Тийм учраас аав ээжтэй, өвөө эмээтэй юу гэдэг удам судартай зориулсан ийм сайхан хайрын дундаас ургасан амин үргэлжлэл нь бид нар гэсэн утгатай ийм сайхан уран бүтээл хэдүүлээ аав ээжүүдтэй зориулж, эмээ өвөө нартай зориулж бүтээя гэдэг чтэйгээ ярьсан. Манай ихч бол анх санааг нь гаргаж шүлгийг бас зохиосон. Тэгээд Баццэгч маань шүлэг зохиогдоод нэлээдгүй олон хөгжмийн зохиолчид бас хүрсэн энэ шүлэг. Тэгээд тэр дундаас Жансан Самбаахын зохиосон аялгаутай за амин үргэлжлэл гэдэг дуу бол хамгийн анхлан миний уран бүтээлд орж ирсэн ийм сайхан бүтээлээ. Тэгээд уран бүтээлч хүмүүст бас нэг юм авшиг шингэсэн маш их сэтгэл зүрхэн оршсон гаргасан, зориулсан тийм сайхан уран бүтээлүүд байдаг. Тэгээд миний хамгийн хайртай уран бүтээл бол яалтч аргагүй Жансан Самбаахан маань хөгжим, Баццэгчийн маань шүлэг, амин үргэлжлэл гэдэг энэ бүтээлийн анхны зохиосон уран бүтээл ордгоо. Бид нар бол Жикаах гэж дууддаг. Жикаах маань маш сайхан аялгаутай. Тэгээд уран бүтээлч хүмүүс ингээд хоорондоо харилцаад ойлголцоод Жикаахаа нэг энэ шүлгэн дээр яг ийм л аялгаа хэрэгтэй байна. Та яг энэ хэсэгт нь ийм аялгаа, энэ хэсэгт нь ийм аялгаа нэг тэгээ бодоод та ингээд өвөө ойлгоод тэгээд ер нь хамтран уран бүтээлч нартайгаа маш сайн ярилцаж дотоод ертөнцийг ойлголцдог. Тэгээд тэр утгаараа Жансан Самбаахаас маань яг уран бүтээлч бидний хүссэн тийм сайхан аялгаа бас гарч чаддгийм байна гэд уран бүтээлч бид нар бас дотроо тэгж боддог. Тэгэл манай Жансан Самбаахад бол хөвчлэн нутаг ус те ижи яав яг хүний зүрхний гүнд байдаг тэр нандин сайхан яруу найраг шүлгүүд бол Жансан Самбаахт маш сайхан зохидог. Жансан Самбуугийн аялгауны онцлог бол үнэхээр онцлогтой. Би бодохдоо хөгжмийн сургууль их сайн сурсан байх гэж бодсон. Бас томчууд одоо гэж ярьдаг юм а манай хата Жансан руугаа одоо сангид ирж байгаа ялангуяа Баян өнгөрийнх сангид ирж байгааг үе бол их дагаж тэгээд бас энэ үеийнхэн их нөлөөлдөг л дээ. Одоо үеийн хөгжмийн зохиолчд нь олон сайхан найз нар нь байна. Манайхаар одоо бол Эрдэнэт, Элзий Баяр одоо залуу Сэрод мод бүгдөө л нэг үеийнхэн л та. Зүгээр нийтийн дууч гэдэг юм уу? Тийм бас хүмүүс амархан дуулаад дуулчих дуу бас байдгүй юм. Бас үзэхээр их харахад их easy амархан харагддаг мөртлөө дуулаач бас уран чадваршаа харцсан тийм бүтээлүүд бол байдаг. Жишээ нь амин үргэлжлэлгээд Ариун Баатар Отхон жаргал хоёр дуулсан байгаа. Чихтэйхэн гоё дуу байгаа. Үнэхээр дуулах юмтай, сонсох юмтай. Үг аялгауны ингээ хоорондын хацалдаа тохироо бол мундаг. Тэгээд тэр хоёр ч бол үнэхээр одоо үед байгаа сайхан агуу дуучдын энэ төлөөлөл дөө. Тэгэхээр тэр хоёр бол амилуулсан. Морин хуур наадмын нэлээд дээгүүр явсан санагдаж байна. Тийм би шүүж байсан бол төрүүлүүлчмээр санагдаж байсан дөө.
шалхарна